Пейсээ таниулах чинь гоё. Ингэхгүй те. За сайн байцгаана уу өглөөний минь. Сайн нэг бичлэг эхлэхээс өмнө хит удаа ингээ эхлүүлж үзээд бүр бичлэг эхлүүлэхдээ амар хай гэж мэгэл ингээл нэг амар эмгтээлэг октод шиг ингээ тийг гэсэн чинь би бүр өөрийгөө хараад иччихлээ. Зүгээр ингээ байгаагаараа эхлүүлье. Тэгээд өнөөдөр нэг ганц нэг юм жоохон эрч хүчтэй байгаа дээрээ бичлэг хийгээд оруулчихъя гэж бодоод өчтөр нэг буу халалт тэгээд нэг бичлэг оруулсан дээ. Тэр маань басан ч юм уу болоогүй ч юм уу одоо дүүрсэн. Тэгээд тэрэндээ нэг энэ буудингийн маань тэр үнцэг жоохон хар байсан дээ. Тэрнээсээ маш их хичлээ харчаад тэгээд өнөөдөр жоохон босоогороо тэгээд ингээд ноо харуулахгүй тул гэрийнхаа яг ингээд ийм тухтай байрлал биш нэлээ хөдөлгөөнтэй байрлалыг сонголоо. За юу ярих вэ? Нэр яг юу ярмаар минийс амар хэцүү байна. Ер нь одоо миний энэ насны хүн ингээд тэнхтэл мазраал ингээд энэ цаг минутыг ингээд өнгөрөөж болохгүй шүү дээ. Мэдээч хэрэг ингээд ухаан зарж асар их ухаан айлдах хэвээр тийм ухамсартай хүн болсон байх хэвээр би ч одоо юу вэ те? Яг юу ярих гэж юугаач ярихгүй чадахгүй. За нэрээ энэ дээр яг саяны энэ ухамсарт хүн гэдэг дээр нэрээ ингээд би одоо ихэнх цагаа одоо сошиал хаж өнгөрөөж байгаа шүү дээ. Тэр сошиал дээр байгаа надад ингээд таалагдахгүй байгаа одоо нэг зүйл нь Монголын бүхэн соён гэгэрүүлэгч болсон за. Тэгээ би бүр тэрийг нь хараад ингээд тэр хүмүүс ингээд өөрсдөө соён гэгэрлийн ажил хийж байгаа гэдгийг бол өөрсдөө мэдгүй байгаа, ухамсарлахгүй байгаа за нөлөөлж байна. Тэр хүмүүст юм зааж чинь тэр хүмүүсийн амьдралыг ингээд өөрчлөх гэж хичээж байгаа гэдэг чинь тэр хүний бүх ингээд бүтцээр нь тэр баг удмыг өөрчилж байгаа гэсэн үг үстэй одоо намайг өөрчилж байна гэдэг чинь надаас доош одоо жишээ миний үр хүүхдийн доошоо доор хаач хэдүү үед нь тэр өөрчлөгдсөн систем нь явагдсан шүү дээ. Би өөрчлөгдөж миний доошоо нөлөөлөл өгч байгаа тийм. Тэнгүүд ингээд нэг би уйдаад тэгээд би юу хийж чадах вэ гэж бодоод тэгээд би ингээ өөрийнхөө дижитал маркетингийн хичээлийг гаргасан. Та нар тэдэн саяг 7 хоног тэдэн саяг олмоор байна уу гэд ингээд гарч ирж байгаа. Энэ хүмүүсийг ерөөс ойлгохгүй байгаа. Тэд нар одоо ингээд нийгэмд яг юу өгөх гээд байгаа. Тэг яг энэ дээр бол бүр ингээ үнэхээр ядчил ингээд хөдөө гараад ингээд хөдөөний амьдралаас уртчлаад ингээд залуу хүмүүс англи хэл дээр контент бүтээж байгаа бол вау болж штэ гэж бодсон. Гэтэл ингээд амар цэмцгэр гоё ингээд газар суучаал ингээд амар гоё амьдрал яриад тийм бол угаасаа байхгүй штэ. Тийм биз дээ. Тэгээд тэр соён гэгэрэл хүмүүсийг өөрчилж чинь хүмүүсийн амьдралыг ингээд нэг гэрэл гэгээ хасаана гэдэг чинь тусдаа өөр асуудал. Тэгээд энэ дээр бүр үнэхээр манай монголчууд энэ жоохон хэцүү санагдаад байгаа. Тэгээд энийг одоо яриад ч та бийж яриад ч юм өөрчлөгдөх биш. Гэхдээ тэр донд ингээд гоё юмнаар ингээд явж идэг заяа ингээд маш гоё настан буурлууд маань ингээ үгээ хэлээд тэгэл амьдралын мөн чанар тэр хүмүүсийн туулсан амьдралыг ингээд яриад ингээд биднэрт ингээд бүр айгүй сайн өвөө ингээд үлдээсэн юмнуудыг биш тий амар бахан үздэг заяа мянгач хүрхгүй үзсэн ч шиг тэгснээ яаж мөнгө олох вэ эсвэл ухамсараа яаж сэрэх вэ дээд өвөг дээдстэйгээ яаж холбогдох вэ гэл ингэж ингээд зүгээр ингээд дээд өвөг дээдстэй ингээд шууд холбоод өгчдөг зүгээр онлайн сургалт байвал хонгоруудаа бид нар бүгдээрээ буулцсан байгаа шүү дээ. Тийм юм байхгүй. Тэр хүч чадал тэр дотоод хүч мөч чинь тэр дотроо байдаг юм аа. Тэр холбогддог юмнууд чинь бидний дотор байдаг. Тэгээ дотор байгаад ч шууд ингээ холбогдчихгүй шүү дээ. Тэрийг нээхийн тулд тэр одоосоо өмнөх насны төрөл тутам болгондоо хийж байсан сайн сайхан бүхнийг мэдэрч таньж өөртөө оршоож түүгээрээ дамжуулаад ойлгохгүй байгаа юмнуудыг тайлах тийм хэмжээний хүмүүстээр очиж багш шавын барилга барьж тэгээ урд өмнө нь байсан тэр дээдлжсэн бүхнийхээ газар бүрээр очиж өстой нэрээ эргэл мөргөл хийж яан хийж одоо яах юм тэр сайхан энергитэй газар ч гэсэндээ бид нарыг ингээд нээх таних тэр дотоодыг нээх юмнуудыг өгч өгдөг үстэй. Тэнгүүд нэг зүгээр ингээд нэг онлайн дээр миний сургалтыг авах юм бол би өгдөөдтэй ч холбогдно. Үгүй энэ миний одоо ингээд ярьж байгаа энэ хүч одоо миний дотоодд байгаа ингээд энэ сүнсний чадамж чинь энд байгаа авра дотор л байг илүү их гэрэлтэж байгаа шүү дээ. Тэгэд энэ камер дээр бол энэний бууралттай хэсэг нь л очиж байгаа заяа. Тэгвэл ингээд бодтойгоор ингээд үнэхээр сайн чадaltaй ч юм уу эсвэл үнэхээр гоё сайхан агаар байгаль дэлхий одоо юу байдгийг энергитэй газар очиж тэр чинь ингээд цаанаас нь задлж өгнө шүү дээ тийм үү. Тэгвэл яагаад ингээд байгаль дэлхий чинь нэгт юм аа. Тэд нар чамд юм өгөхгүй хүлээгээд байгаа гэдгийг ярихгүй би өгөхгүй байгаа би гэдэг байгаа юм бэ. Би энэ дээр стресстэй заяа. Стресс гаргачлаа. Тэгэд энэ соён гэгэрэл гэдэг нь бүр нэг амар утга алдсан юм шиг. Тэр соён гэгэрлийн төлөвт шилжээл гэж бодож байгаа бол яг одоо байгаа да. Одоо бүр яг одоо байгаагийн үн цэн дээрээ л очно гэж би боддог.
Тэгээ надад ингээд нэх гоё тансах 3 давхар хаус байхгүй ч гэсэн би өөрийнхөө дуртай тав тухтай амьдралаар амьдарч байгаа. Гэр орон бүр мухай байсан чсэн, сайхан байсан яг ингээд өөрийнхөө дотоод тав тухаараа бид нар энэ ертөнцийг гээгүүлж, энэ гэр орныг гээгүүлж байгаа гэж боддог. Тэгээд энэ коуч нэрээр бол би жоохон стресстэй байгаа юм. Ингээд бүр ингээд бүхэн коуч, сэтгэл зүйч тэгээд ингээд сайн сонсоод ингээд харах юм бол би сэтгэл зүйн өндөр сургалт аваад тэгээд сэтгэл зүйч болоод ярьж байна. Эсвэл би туршлагаасаа ярьж байна гэдэг юм. Тэр хүмүүсийн туршлага яг сонсоод нэг өнгөр тэрнээс тэднийг ингээд даган дуурайна гэдэг бол үгүйсээ тийм байхгүй гэж боддог шүү яана. Би амар их шүүмжлэлтэй юм ярьчлаа бүр ийм амар том юм руу ороод ингээд хэрэгтэй явна гэж өөрийгөө сайн бодоагүй жаа шууд тусчлаа гэдэг шиг. Тийм байна. За тэгээд ингээд нэг ийм бид нар ийм амар муухай юм харахыг ерөөсөө ингээд нүдэнд нь тасгаа болцсон гэсэн үг юм уу би мэдэхгүй за. Ингээ хөдөө ингээд бүр ингээд сайлтайгаа ингээд заваараад ингээд сууж байгаа тийм юмыг ингээд хүмүүс харахыг одоо сайн бид яг юу ч л одоо ингээ хөдөөний амьдрал чи угаасаа ид бууж гинж те тэр ингээд зум болол ингээд төр зургийн ингээд гэрээ бараа сайлаа бэлдээд ингээд энэ тэмдгүүл ингээд нэг татахгүй ингээд амьдарч байгаа шүү тий. Яг тийм юмыг ингээд хүмүүс ингээд хараад эсвэл тэр нь ч бохор байна энэ ч бохор байна гэж хараад яг ингээд нэг юм тав тухтай ингээд байранд амьдардаг ийм хүмүүсийг хасаар аваад ч тэр юм уу яг тийм болохыг хүсэж байгаа юм. Миний хувьд бол ингээд гой хөдөө амьдарч байгаа хүмүүсийн ингээд охтуудын ингээд шин бичлэгнүүдийг үзэх надад амар гой санагдаж байгаа. Тэгээд тэр хүмүүс ингээд хоол моолоо ямар гой хийж байна те ингээд ямар их хөдөлмөрлж байна гой туранхай байна те ингээд тэр ингээд хөдөөний контент надад бүр үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээд би ч өөрөө Герман одоо ингээд хөдөө гарч байгаа болохоор яг тиймэрхүү юм хий гэж аяг бодож байгаа надад таалагдаад байгаа. Тэгээд ядчил юм бодиттой одоо би юм гоё юм харуулж байгаа. Би тэгсэн би ингэсэн гэхгүйгээр бүр юм заваа юм яаж гоё сайжруулад ингэж болох вэ тий. Тав дух ингээ муухай байсан орчин гэсэн тий тав тухтай өөрөө тав тухтай байх боломжтой юм а гэдэг юм гоё юм хийх юмсан гэж амар хүсдэг. Яана ямар амар их сонь юм ярьчваа. За ямар ч хэлсэн өнөөдөр ингээд энд хүртэл ярилцлаа. Тэгээд нэлийн том сэдв олох байж байгаад амар том энэ коуч нарыг ингээ муулаад байгаа юм биш. Гэхдээ бид нар энэ соён гэгэрэл гэдэг юмыг тэднийг ингээ зүгээр л коуч гэдэг нүдээр нь биш тэд нар биднийг соён гэгэрүүлгээд байна гэдэг нүдээр хараад айгүй их шүүлтүртэй хандаад ингээд алгасч явах хэрэгтэй юм шиг надад санагдаж байгаа шүү. Тэрийг ингээд та нар санаа оноо чи нэг вэ нү асуумаар байна. За энэ хүртэл ямар ч зүйл намайг сонссон бол маш их баярлалаа.